За окей. За сайн байцгаана залуучууд. Өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр. Манай inflation hedging coin-ы одоо анхны IEO хийсэн үүсгэн байгуулагдсны одоо 4 жилийн ой болж байна. Их даруухан төрсөн өдөр болж байна. Өнөөдөр одоо тэмдэглэсэн чинь байсангүй тэгээд яах вэ? Цагийн нөхцөл байдлаас болоод нэг юмрх байдалтай байна. Тэгээд 5 жилийн ойгоо бол нэчгэр хийх байхаа гэж найдаж байна. За market overview-г эхлэе. Market overview яг өнгөрсөн удаагийн market overview гээс хойш бол үнэхээр одоо супер хөдөлгөөнүүд бол явлаа. За өнгөрсөн бүтэн сая өдөр хийсэн тийм ээ. Өнгөрсөн бүтэн сая өдөр хийсэн. За тэгээд тийм үстэй. Өнгөрсөн бүтэн сая хийсэн тийм. Заримдаа бас нөгөө мартчихад байгаа. За тэгээд өнгөрсөн market overview орсноос хойш бол ханшийн хөдөлгөөнүүд яг таамаглаж ирсний дагуу ерөөсөө бүх хөдөлгөөн 100% win rate-тэй шахуу хөдөлсөн гэж хэлж болно. За яагаад тэгж хөдөлсөн бэ? Ер нь юу болвоо гэдгийг хэдүүлээ ярилцъя. За өнгөрсөн 5 дахь өдөр Federal Reserve-ийн Америкийн Төв банкны ерөнхийлөгч Jerome Powell Jackson Hole гэдэг газар одоо спич өгсөн. Нэгсэндээ бол яриа өгдөг. Жил болгон ерөнхийдөө иймэрхүү яриаг бол өгч яадаг. Тэгэж ярихдаа зөвөр юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө ганц л үг хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр Төв банк бодлогын хүүг бууруулах нөхцөл байдал үүсч байж болзошгүй. Энэ бол айгүй гоё үг хэлсэн. Тэгэхээр хизээч бүр ингэж болзошгүй ч гэж хэлж байгаагүй Төв банк одоо бодлогын хүүг бууруулах нөхцөл байдал үүсэж байж болзошгүй. Гэхдээ Төв банк болгоомжтой ханднаа гэдэг зүйлийг л хэлсэн. Тэгэхээр нөгөө одоо та нар нөгөө Төв банк ер нь 9-р сард бодлогын хүүг багасгах нь магадлал нь хэд болчихсон бэ гэсэн чинь бараг 88%, бараг 90% шахуу ойртож яваа. Тэгэхээр одоо finally те нөгөө хүсэдсэн зах зээлийн хүсэдсэн бодлогын хүүг бууруулнаа гэдэг магадaltaй зүйлийг бол ярьчихсан. Тэгэхээр зах зээл чинь бол үргэлж forward looking буюу дараагийн ивентэд зориулж ханшаа одоо price-ийг хийж байгаа учраас алтны ханш бол хүчтэй өссөн байна. За доллар бол доош унсан байна. GBP USD, евро доллар, за биткойн, за Nasdaq гэд бүгд өссөн байна. Гэхдээ нэг асуулт. Одоо юу гэж тэ нөгөө зах зээлийн аль хэдийн хүсээд байсан зүйлийг нь хилчгсэн, Төв банк бодлогын хүүгээ буулгаж магадгүй гэдэг зүйл ярьчихсан. Тэгэхээр одоо ерөөсөө л 9-р сарын эхний 7 хоногт гарах non-farm payroll мэдээг л хүлээнэ. Зах зээл бол угаасаа энэ суур учир шалтгаан одоо news эдийн засгийн мэдээ энэ фактнаас дараагийн эдийн засгийн мэдээ факт руу шилжиж явж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бол одоо 9 сарын non-farm payroll мэдээ баг гарах нь уу уучлаарай их гарах нь уу гэдэг дээр бол зах зээл бүрэн анхаарлаа хандуулаад явна л гэсэн үг. Тэгэхээр тэр болтол нэг амар ивент болов байхгүй учраас зах зээл маань ерөнхий чиг хандлага бариад явж магадгүй. Гэхдээ би ханшиг нөгөө нэг энэ ranges нэг амар гараад Төв банкны одоо шийдвэрээс өмнө нэг эндээс амар гараад өсөөд явна гэж бол нэг бодохгүй байна. Тэгэхээр магадгүй 3430-40 өмнөх хай хүртэл явах боломж байгаа. Гэхдээ тэрнээс цаашид бол non-farm payroll мэдээлэл шийднэ. Non-farm payroll мэдээ чинь дараагийн 7 хоногийн 5 дахь өдөр гарч байгаа санагч байна. 9 сарын эхний 7 хоногт. Тэгэхээр бид нар одоо дахиад нэг ажлын 10 хоног за баг 2-7 хоногийн зай бол байна гэж хэлж байна. Тэгэхээр техник дүн шинжилгээний үүднээс хэдүүлээ том зураглаар нь аваад харах юм бол би өмнөх market overview дээрс ярьжсэн тийм. Зах зээл засвар хөдөлгөөн хийгээд higher low, засвар хөдөлгөөн хийгээд higher low, засвар хөдөлгөөн хийгээд higher low. За энэ бол outlier гэж үзсэн те. Энэ бол яагаад энэ ханш юу н унсан бэ? Гэхдээ одоо энд чинь нөгөө тариф амар өсөөл бодлогын хүүгийн гинэ уучлаарай. Дональд Трамп чинь тариф war хийжсэн үү шүү дээ. Тэр үед ингээ ханш айхтар унаж орчихсон 2 удаа. Яагаад ингэж унаж орсон бэ гэхээр нэгэнт нь болохоор айхтар тариф өссөний дараа хамаг юм зарагдаж эхэлсэн. Тэгэхээр нөгөө хамаг юм зарагдаад ахаар margin call болохгүй тул liquidated болохгүй тулд алтны spot position-уудаа хүртэл фандууд
зарж эхлэх ийм нөхцөл байдалд бол шилжсэн. За тэрнээс хойш буцаад өсч явж байгаад яасан? Хятадтай нөгөө дийл хийх 90 хоног татвар матвар хойшлуулах гээд ханш унаж орж ирсэн. Тэгээд буцаа өссөн. За тэгэхээр энэ хоёр бол ерөнхийдөө жоохон extreme event гэж бодож болно. Extreme event гэдэг нь одоо тооцоошгүй нөхцөл байдлууд их хүчтэй үүссэн зах зээл юм. Тэгэхээр энэ бол яг техник зураглалыг бол айхтарлаг шийдээд байхгүй. Гэхдээ л өмнөх хаяас дээгүр хаярлав. За энд болвол яг одоо эрүүл consolidation буюу засвар хөдөлгөөн орсон юм уу те. Тэгээд өсөж явж байгаа буцаж ирээд consolidation ихтэй энээс лав дээд эсвэл тэ энээс дээд эсвэл энтэй ч 100 төвшнөр бариад хаярлав. За энд болвол нэг жижиг хаярлав хийсэн байсан. Higher high хийж чадаагүй. Тэгэхээр higher high хийж чадаагүй учраас энэ хоёр нөгөө хэмжээндээ явж байна л гэж бодлоо те. Тэгээд энд higher low. За дээшээ өсөө дахиад higher high хийж чадаагүй ш. Тэгээд higher low хийсэн байдалтай. Тэгэхээр эндээс хэрвээ энэ 3440 хаяг яг нэг хэсгээр энэ 3440 дээр байгаа хаяг дээшээ эвдэж чадахгүй болвол нөгөө энэ range дотор орчин те. Ойлгомжтой. Энэ range дотор орохоор энийг эвдэж чадахгүй байх юм бол энэ low-ыг нэг эвдэж болох хэрэгтэй. А гэхдээ тэр нь өмнөх энэ higher low-ыг бол эвдэх ёсгүй л гэсэн үг. Bullish trend байгаа үед. Тэгэхээр хэдүүлээ 9 сард ямар савлгаа болох нь уу гэдгийг одооноос жоохон тооцоож эхлэх ёстой л гэсэн үг. 9 сарын 16-нд одоо яах нь те. Төв банкны үеэр чинь солиотой болдог шүү дээ. За нэг бол өсөж ирснээр буцаж ингэж унснаа ингэж мэгж хөдөлдөг ч юм уу те. Зөндөө л иймэрхүү зүйл болдог. Гэхдээ та нар ерөнхий structure зураглалаа харах юм бол ингэж ойлгоорой. За тэгээд bullish trend бол маш хүчтэй хэвэндээ үргэлжилж байна. Маш том bull trend consolidate хийгээд явсаар байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн market over дээр би хэлжсэн те. Та нар энийг бас ер нь тогтоох хэрэгтэй, баримтлал болгох хэрэгтэй. Би өнгөрсөн market over-ыг хийхэд ханш нэг ингэ явжсан санагч те. 8 сарын 12-нд ч байсан. Тэг ингээ доор ерөнхийдөө ингээ 2 удаа зүү татцсан. Тэгээ миний нөгөө дуртай 3 touch гэдэг 3 дахь удаага ерөнхийдөө орж ирж энэ паттерныг гүйцээж за bullish pattern бол ёроолтой 3 touchтай. Bearish pattern бол оройдоо 3 touchтай байх юм бол энэ bullish болон bearish pattern-ууд бол их хүчтэй болж өгдөг их гоё зураглал үүсдэг гэж би байнга хэлдэг. За яг тэрний хүсчихсэн зураглал бол энд бол үүссэн 3310 дээр байсан. 7 хоногийн эхэнд хэд өдөр үүссэн байна. 3 дахь өдөр үүссэн юм уу? 2 дахьын шүн 3 дахь өдөр авцаа үүссэн юм. За тэгээд дээшээ өсөж ирээд за энараа маш цэвэрхэн паттерн шалгалтыг хийж байгаа. Паттерн шалгалаа. Дахиад нөгөө Jackson Hole speeches чи өмнө савлгаа орж ирж байгаа байхгүй юу? Төв банк одоо бодлогын хөв нөгөө Jerome Powell чи яг юу ярих болоо гэдэг сандрал зах зээл рүү орж ирж байгаа. За тэгээд энийг нэг доошо хамаж аваад ерөөсөө хэдийнхэн дараа шууд дэше айхтар хүчтэй өсөж байгаа. Тэгэхээр ийм хөдөлгөөнийг бид нэр тухайн үед нь барьж авч чадахгүй шүү дээ. Тухайн үед нь барьж авч чадахгүй. Энийг зураглалаа хараад фундаментал нөхцөл байдлаа ойлгоод том цагийн одоо трендээ ойлгох гэсэн байжгаад урдаас төлөвлөж бид нэр позишноо зөв эзлэнэ л гэсэн үг. Тэгэхээр аль болох хямдхан ханш дээр орч чадсан бол эрсдэл risk to reward өгөөч чи өндөр байсан бол энэ арилжаа бол маш амжилттай болох байсан л гэсэн үг. Окей. За өнөөдрийн market overview манай MOTFX хабаас явж байгаа. Тэгээд бас жоохон юм интерактив харилцаатай байгаа. Манай дараа нь үзэж байгаа залуучууд яг гайхаад их юм бол хинтээ яриад нэг гайхчих магадгүй. Энэ дуу хүмүүст ярьж байгаа шүү. Make some noise. Манай залуучууд барьж авч чадсан уу? Лонг арилжааг. За чадсан гараа өгч. За нэг санснаас бас бага л хүмүүс яг гэдэг. Гэтэ хабараа орсон гэсэн юм сте. Яг орсон хүмүүс байх. Тийм. За окей ойлголоо. Тэгэхээр за одоо хэдүүлээ ингээд нэг амжилттай болсон арилж байгаас дүгнжих хэрэгтэй те. Энэ юу болсон бэ гэд би хэлсэн шүү дээ энд. Энэ нөгөө миний дуртай паттерн үүссэн. Low хийгээд ханш high эвдээд shift structure shift гэж одоо ярьдаг те. Бас нөгөө юу муу гэж яриад байдаг.
ICT трейд руу чинь чоч моч гэж нэрлэдэг те. За тэгчээд буцаж ирээ шалгахдаа Fibonacci 61.8-аас 70 хавцаа дээрээс нь higher low хийсэн. Энэ ойлгомжтой тийм үү? За эндээс өсөж ирээд энд яасан? Bearish pattern хийсэн. Доошоо явлаа. 3 touchтай bullish pattern. Энэ non farm payroll-ийн өсөлттэй. Тэгээ 3 touchтай одоо bullish pattern хийж consolidate хийхдээ энэ өсөлтийн бас л за би бол яхаа ер нь 70 хавцаа ирээ зогсгол 3315 хавцаа байх болов гэж харж ирсэн. Гэтэ 3311 2 хавцаа л байсан байна. А гэхдээ яг энэ хан шиг эволюц хийгээд бий болж явахад ёроолуудтай холбоод энийг анаад хараад суужсэн хүн бол энэ дээр бол маш эвтэйхэн их цэвэрхэн снайпер энтри хийх боломжтой. За тэгээд энэ том Fibonacci чинь болчихж байгаа юм тий. За тэгээд одоо энэ үед л яг ингээл нөгөө анжаага ханшин дээр чинь хурж ирж байгаа үед бид нар жижиг цагруу график бас гаргана шүү дээ. Тэгэхэд энд юу болж байна? Эндээс эхлээл ханш эсэргүүцэлтэй тулж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд энэ нөөрөө цэвэрхэн арай мох зорч. Цэвэрхэн бас доороо ингээ 3 ёроолтой bullish pattern. Энийг 5 минутаар шилжүүлэх юм бол бүр ойлгомжтой харагдана. Нараа 1 2 3 ёр. Тэгээ эндээс ингээ гараад ирсэн. Энэ бол маш цэвэрхэн зурагт болсон. За тэгээд дахиад яасан? Нэг давлгаа явсан, дахиад pullback орж ирсэн. Энэ дээр дахиад Fibonacci гарч ирж байгаа байхгүй. Нэр дахиад 70.2. 61.8, 70.2, 78.6. Ер нь pullback-ууд энэ их гоё левел. Яг энэ гурван левел ерөөс. Хоорондоо ойрхон аль нэгэн дээр нь ороод зайлуулах мэдээж 70.2 хавцаа орч чадчихвэл сайн. Тэр risk to reward өндөр. Гэхдээ би бол нэг 61.8 дээр ороод 78.6-аас доош stop loss-оо тавиад ингээд байгуу. Бас шууд амар team амар sniper барьж авна гэдэг бол хэцүү. За тэгээд ханш юугаар дээш өссөн. Тэгээ энд одоо давлгаа явж шít. Жижиг давлгаа 1 2 3 1 2 3 за 4 5 гэдэг нэг 3420 30 руу явах юм уу те. Энэ одоо хийж байгаа паттерн өөрөө ууг нь их бас гоё л паттерн хийж байна. Жижиг цагийн bullish паттерн явцсан. Өсөж гарч ирээд доошоо шалахтаа өнөөдрийн хувьд higher low хийсэн. Тэ? Өнөөдрийн low төвшин чи энд хурж ирээд болчихсон. Higher low хийгээд одоо ерөөхдөө өсөлтийн дүр зурлаа гэж шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр 3370 өнөөдрийн Лондонгийн гэх юм уу та. Pullback хийчээд low хийчээд дээшээ гарч ирээд үүсгэсэн high сэтэлж чадаагүй нэгэн төвшин байна шүү дээ. Эндээс дээшээ гарч ирэх юм бол ингэж явах боломжтой болж байна. За гэхдээ хэрвээ ханш биш үү хэрвээ шүү. Дээшээ гарч ирэхдээ ерөнхийдөө жоох юм моментум муутай ханшийн price action дээрээ жоох олон зүйтэй нэг явж өгөхгүй одоо нэг ийм байдал үүсэж болдог доо. Алтан дээр нэг ийм тогтмол харагдаад байдаг те. Тэгэх юм бол буцаж ингэж явах хөдөлгөөн болж байна. Одоо ер нь та нар ингээд ерөнхийдөө ингэ ойлгоод эхэлж байгаа юм шүү дээ. Дараа нь ер нь юу болж болох вэ гэдэг. Өмнө нь бас яг л ийм л юм болсон баг. Энд өссөн ингэж ингэж байгаа л ингээд доошоо татсан шүү дээ. Энэ бол гэхдээ NFP бүр амар том мэдээний олон хоногийн туршид хийсэн consolidation дараах ингээд засвар хөдөлгөөн орж ирсэн. Тэгээ бид нар ч гэсэн энийг барьж авсан шүү дээ өмнөх маркет өөр дээр. 3450-аас дээш 3400 явнаа. За тэгээ цаашаа явчих магадгүй. Гэхдээ ханш ядчихсан. Тэгж байгаа доошоо pullback хийсэн тийм. За тэгэхээр би юу гэж харж байна гэхээр ямар ч үсэн энэ жоох өсөд явна. Тэгэхээр 3400 одоо 80 маяг руу тий. А тэгээ хурж ирээд жоохон ханш жоохон ядраад ах юм болвол ямар ч үсэн гэхдээ 5 дахь өдрийн энэ хаийг нэг дэшээ авах болов уу? Тэгээд ханш ядраадах юм бол би бол ашиг аваад хаачна. Ягаад тэгэхээр 3000 би аль те 3310 үдээс орсон миний ашиг одоо ч энэ 7800 пипний ашиг болчих шүү дээ. Ашиг аваад тэгээд буцаад 3350 руу хурж ирэх юм бол өстой гараа илээд худалдаж авах гас сууж чинь.
За хэрвээ цаашид 3400 гараад 20 30 мөч руу явчих юм бол арилжаанд орохгүй, participate хийхгүй ерөөхдөө яахыг хүлээгээ сууж байна. 3 дахь кейс хэрвээ ханш хүчтэй ингээд явах юм бол барайл сууж. Тэгэхээр тухайн үеийн нөгөө price action дээр бид нэр шийдвэр гаргана гэдэг байгаа нь ханш ямар байгаа шалтгаалаад бид нэр ямар шийдвэр гаргах вэ гэдгээ айгуу гоё уяатай ингэж бодож авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр би бол аль хэдийнэ энэ арилжаанд өмнө орохоо төлөвлөсөн байсан. Ямар нөхцөл бүрдүүл орохоо төлөвлөсөн байсан. Дээрээс нь фундаментал нөхцөл байдлаа ойлгож исэн, non-farm payroll баг гарцсан, CPI баг гарцсан. Зөвхөн PPI гэдэг юм л жоох их гарсан шүү дээ. Тэгэнгүүт яасан? Төв банк юу ярих вэ гэдгийг баг 70-80% таа магадлаад бодож исэн. Тэгээ би 5 дахь өдөр хормын өмнөх оройн хоолны зоог нь тэнийгэл аягүй гоё суугаад тэгэл Jackson Hole ингэчээ гэл юугаа хараад амар сэтгэл амар сууж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө суур учир шалтгаанаа ойлгоцсон төлөвлөгөөтэй хүн чинь арилжааны амжилт гарна. Ерөөс тэрийг л маш сайн ойлгох. Бид нэр зүгээр одоо шуман зураг зураад бол энэ зах зээл дээр амжилт гарахгүй. Тэгэхээр нөгөө суур учир шалтгаан юу ханшийг хөдөлгөөтэй байна гэдгийг л маш сайн ойлгож байгаа хэрэгтэй. Би одоо биткойныг харахаар юу ханшийг хөдөлгөөд байгаа яг үндэ ойлгохгүй. Ойлгохгүй байгаа үед бол би арилжаа норморгүй. Тэ? Ингэж явж байгаад дээшээ маш гой гарч ирээд одоо ингээд унаад ордос мэдэхгүй. Би бол яг одоо юу ханшиг хөдөлгөөд байгаа яагаад ойлгохгүй учраас би биткойны арилжаанд орохоос татгалзаж байна. Гэхдээ би мэдж байгаа, таамаглаж чадж байгаа, дүн шийдлгээ хийж чадж байгаа зүйлдээ бол participate хийж оролцмоор байна. Тэр бол gold байсан. Евро доллар байсан, GBP USD байсан. За тэгэхээр алтны хувьд бол ийм 3 сценарио харж байна. Хүчтэй өсөө явах юм бол лонг арилжаага барьж байна. Өсөлт ирэх байх. Өсөлт ирэхдээ жоохон ядраад ах юм бол зараад гарчмаар байна. Тэгээд хүлээж иймаар байна. Зараад гарсны дараа өсөөд байх юм бол тэгээд арилжаанд орохгүй ерөөхдөө хүлээлттэй байдалтай. Дөрөв дэх сценарио байгаа юм шүү. Өсөж өгөхгүй явж байгаад унаад ороод ирвэл би энэ Fibonacci 50 левел дээрээс би аавна. Тэгээд дахиад дэше энэ бол явах магадлал маш өндөр. Би яагаад энэ 50 левел дээрээс авъя гэд одоо өмнө нь болохоор би 70 левел дээр таалагдаад авъя гэдсэн шүү дээ. Тэгээ одоо яагаад 50 гэдэг левел дээр авъя гэдэг юм шүү. Моментумтэй тий яг үнэ моментум ханшийн моментум энэ хүчтэй үргэлжлээд явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр Төв банк бодлогын хүүгээ анх удаа багасгаж магадгүй гэдэг мэдээ чи маш том мэдээ байхгүй юу? Магадгүй non-farm payroll-оос ч илүү чухал мэдээ байх. Тэр моментум үргэлжлээд явна гэдэг дээр би одоо мөрий тавьж шүү дээ. Одоо мөрий тавьж л гэж хэлээ те. Тэрийг би 100% мэдэхгүй учраас би мөрий тавьж байгаа. Гэхдээ тэр магадгүй өндөр магадaltaй л мөрий байх бол. Тэгээ ийм нэг 4 сценарио алтан дээр бол харж байгаа юм байна. За доллар индекс те. За энэ таамаглаж ирсэнээс бол жоохон дээшээ гарч ирсэн. Тэгээд энэ одоо зах зээлийн савлгаа юм да тий. 5 дахь өдөр Fed Reserve юу ярих нь гэдэг. Тэгээ би бол гэтээ энэ бас хараа. Яг би энийг бас дутуул харсан байна. Ер нь бол ингээ higher low биш lower high хийж явж байгаад энийгээ бариад эндээс доош унчна гэж харж ирсэн чинь энд өөрөө энд чинь бас нэг юм паттерн хийцэн байсан байна байхгүй тий. За яг тийм perfect биш. Гэтэл ингээ харахад бол юм паттерн хийцэн. Тэгээд эндээс явж байгаа л доош унсан байна. Гэхдээ энэ нь бас өөрөө юм consolidation bearish pattern шиг. Гэхдээ жоохон замбраагүй нэг ингэж хийж байгаа ингээд доош унсан. Ямар ч үсэн нөгөө counter trend line энийг бол доошоо эвдэлсэн 1 2 3 те доошоо эвдэлсэн. За энд нэг давлгаа 2 3 4 5 байх магадaltaй. За тэгэхээр энд одоо consolidation хийж байна. За магадгүй ингээд дахиад доошоо болов гэж харж байна. Доллар индекс гэвэл. Уусаа суур өвчл шалтгаан ч гэсэндээ доошоо л зааж байгаа. За GBP USD
хэдүүлээ чи эндээс лонг орсон те. Яг хаб дээр сууж байгаа яриад тэгээд буцаж ирээд за энийгээ бол хамгаалсан. Эндээс дээш өсөө гараад ирсэн байна. За ингээ харахаар left shoulder, head, right shoulder гэсэн. Ерөнхийдөө юм bullish байдалтай. Дүрцээр харагч тэ. Эндээс дээшээс тэр гараад ирэх юм бол ингэж явах хэрэгтэй. Нэг 38 50 бараг нэг 39 рүү ч өнө явахын нөхцөл байдал үүсэж байна. Яг нөгөө head and shoulder-гээ pattern гэж яриад байгаа нь их pattern-хээс илүүтэй бас энэ ч өөрөө тэгэл market structure одоо даваа онол гэж тэ манай television-аас хэлдэг гэсэн. Pattern болгон ч тэгэл даваа онол шүү дээ. Higher low, lower high, higher high шүү дээ. Тэгэхээр одоо bullish pattern хүлээгээд байгаа чинь higher low хаа нэрээ зогсох нь гэдгийг л хүлээгээд байгаа тийм. Bearish pattern хүлээгээд байгаа чинь lower high хаа нүсгүй гэдгийг л хүлээгээд байгаа тийм. Тэгэхээр энд бол higher low үүссэн. За яг энийг энэ бол жижиг higher low байсан. Энийг нэг доошо хамангаа алдаал. За тэгээд өмнөх энэ level маань хамгаалагдсан. За тэгээд дэш өсөөр ирсэн. Одоо эндээс GBP USD яг жоохон pull back хийж байна. За явлаа гэхэд 34.70 дээрээс бас buy хийж болж байна. Би бол энийг 34.70 дээрээс buy хийх сонирхол байна. Тэгээд цаашаа үргэлжлээд явахын тулд энэ 35 30-ыг ерөн дээшээ сэтгэл хэрэгтэй. Өнөөдрийн одоо хай гэсэн үг шүү дээ. Энэ ч болохоор 22-ны хай байна. Тэг ингээд за юу ийшээ нэг хурж ирээд тэг ингээд явал төгс зураглал. Тэгэх юм бол дахиад барьж байгаа хэрэгтэй. Тэг эндээс ингээд явчих юм бол энэ хайг эвтнэл гэж үзэн шүү дээ. Дараачаа хай. Ерөөс нэг юм үе давж байгаа юм шиг те. Тренд хөдөлгөөн, ханшийн хөдөлгөөн арилжаа бол. Тэгээ 35 1 36 гаруй гэдэг. Тэгээ арилжаанд participate хийж орж чадаагүй хүмүүс гэсэндээ 1.34.70-аас ороод за stop loss-ыг бүр ингэж тавилаач гэсэндээ эрсдэл өгөөжийн харьцаа бол гайгүй. Нэгийг харьцаа нь 2 байгаад байна шүү дээ. Тэгээ энэ хайг бүр эвдэнэ гэж үзэн те. Тэгэхээр бүр л эрсдэл өгөөж харьцаа бол гайгүй. За миний харж байгаагаар бол бүр ингэж. Харин тийм би бол яг тийж хараалах. 1.38, 1.39 рүү. Тэгэхээр эрсдэл өгөөжийн харьцаа бол их хайтайхан өндөр л 4.6 гарч байгаа. Бидний гол зорилго өсөж явахт нь хямдхан худалдаж авах, унжаахт нь унах бишээ өсөж байгаа бол хямдхан худалдаж авах, унах байгаа бол үнэтэй зарах тий. Тэгмүүд хүмүүс ямар алдаа гаргаад дөхөөр өснийхөө дараа жоохон унаад ирэнгүүт нь паниктал. За эсвэл шорт орооч юм уу тэгэл алдаад идэг. Гэтэл нөгөө яг ууг нь чинь айгүй simple процесс, айгүй simple философи баггүй арилжаа гэж тий. Тийм үстэй. 8-ачд одоо ашиг хийж байгаа хүн 8 төрөл хямдхан аваад үнэтэй зархаад боддог шүү дээ тий. Тэгэхээр тэрийгэ мартчихлахгүй. Тэгээд 3 маркет өөрийгөө өмнө хэлсэн санагч чинь тий. Зурагч нь л буулш байгаад хахад амар bearish зураглал харагдчихсэн ч тэрэндээ ихтгэлтэй зүгээр лонг талаа барай яваал гэдэг байгаа шүү дээ. За евро доллар. Евро доллар энэ их гой паттерн хийж байгаа доошоо нэг фейк хийсэн. За тэгтээ бол мөн ялгаагүй өмнөх ерөнхийдөө structure бол хадгалаад дээш өсөө гараад ирсэн. Тэгээ нэг ийм зураглал дотор явж байгаа. Энэ миний хэдүүлээ бүр амар буутсан те. Эндээс за хоёр вариант л байгаа. Энэ гурвалжаагаас нэг дээшээ сэтлээд доош fake out тэгээд өснө эсвэл шууд доошоо задлаад fake out тэгээд дээш өснө. Тэгээ энэ бол ингэж их гоё явсан. За дараа нь бол ийм bullish pattern гаргаж жагаад за нэг fake out хийж дээшээ өсөө гараад ирсэн. Одоо тэгэл ойлгомжтой шүү дээ. Энийгээ татаас уучна. Тэгэл 166 60 хэд рүү хурж ирэх юм бол buy. Ер нь бол хурж ирэх баха. Одоо энэ ханшийн байдлыг харах 166 60 хэд гэж одоо энэ 20 пипний л цай. За тэн дээрээс нь бас buy гэдэг өгч хэрэгтэй. Тэгээд иймэрхүү хөдөлгөөн орж ирнэ л гэж харна.
За USD JPY. За энэ бидний нэг бүр 2-7 хоногийн өмнө л нөгөө план хийсэн те. Энэ бараг 61.8 руу ерөө хүрээд ирвэл гэд харж исэн. Тэгээд яг энэ бүтэн холбох юм бол бараг 61.8 руу хүрч ирсэн байдалтай. Энийг JPY яг надад бол арилжаа гэж жоон таалагдахгүй бол зураглал байна. JPY-г харъя. Тийм JPY маань нэг жоохон иймэрхүү. Эндээс бол яг гарч ирээд дээш өссөн гэхдээ буцаад унаад ирсэн байдалтай. Хард нэг жоохон хард нэг ингээд байна те. Ингэчих гээд байгаа юм шиг болчиход байна. Тэгэхээр USD JPY жоохон арилжааг тэрсэлтэй надад бол таалагдахгүй байна. Хардсан жи гэсэн бодолтой байна илүү. За GBP JPY хизээний зурсан юм бэ? Хэдүүлээ нэг арилжаанаар стоп лоц хөлцтэй. Энэ болохоор өмнөх 7 хоногт бас би дахиад ормоор байна гэж ярьсан тий. Тий, тэгж ярьсан биз дээ. Тий. Тэгэд энэ бол яг явуулчлаа. Гэхдээ JPY унчвал эвгүй дээ. Тэгэхээр энийг болъё. Би энэ бүр орооч хүм байна. Ярьсан мөртлөө. Тэгэхээр таалагддаг бол ороогүй. GBP JPY за таалагдахгүй байна. USD JPY таалагдахгүй байна. Өөрчн за Nasdaq 4 өдөр дараалж унжаагаал өсөөл гараад цороогол гараад ирчих үст те. Тэгэхээр индексүүд дээр шорт арилжаад имий гэдгийг аль хэдийн хэлжсэн. Pullback хийгээл наа чи өсөөд явнаа гэдгийг хэлжсэн. Би бол арилжаа байхгүй байгаа индексүүд дээр 9 сарын 16-наас хойш Төв банкны бодлогын үн шийдвэрээс хойш би харин шорт арилжаанд орно гэдгийг бол хэлж байгаа. За юу харъя? Харин энэ индексүүд дээр урт хугацаан дээр RSI юу нь яагаад байна вэ гэдгийг харъя. Тийм overbought мот ч юм алга. 7 хоногийн график нарч. Тэгэхээр би бол энэ индексийг 7 хоногийн RSI-г ингэж гарч ирэхийг л хармаар байна. Тэр болтол ерөөсөө тэгэл энэний дараа харин ийм л шорт арилж явмаар байна да. Тэгвэл яг нэг ийм байж болох гэдэг тий. Энэ ч юм бол амар их пип шүү дээ 7 хоногийн график дээр харах. Тэр ийм л арилжаа төлөвлөөд хүлээгээд байгаад байгаа. Төвчөртэй хүлээнэ индекс дээр арилжаа гэхгүй. S&P 500 за мөн ялгаагүй. За oil маань яасан? Oil маань pullback хийчихэд тийшээ гараад ирсэн буцаж pullback хийж байгаа юм байна. Нэг зүүн график гэж. Oil дээр барыг шорт дарчмаар юм шүү. Зүгээр л одоо key level pullback хийж байгаа гэж үзэл шорт дараал. Тэгээ swing арилж ямаагаар барихад бол зүгээр л юм байна да. Тэгээд биткойн биткойн уг их гоё паттерн гаргаж байгаа дээшээ гарч ирсэн. Тэгээд одоо яах гэдэг юм бол та. За харъя. Ethereum амар те. Шинэ хай хийсэн үү? Хийн гэж хэлсэн үү? Хэдрэг. Шинэ хай хийсэн байна те.
Тэгэл яг миний энэ зурсны дагуу хөдлөд байгаа юм. Энэ Ethereum гоё харагдчих штэ алуу. Одоо эндээс дахиад татаад үзнэ. За 4500 дээрээс бай хий гэж би бодож байна Ethereum-ыг. Spot-оор гэхдээ крипто ч эсвэл leverage-тэй арилжааг бол баг те 1/10, 1/20 futures leverage. Энэ дахиад дэшээ явна уу? Энэ 5000 эрдэн ш. Криптог манипуляцл орж ирж байна. Эндээс бол их гой pullback орж ирж буцаад дэшээ явах. За харин биткойн одоо энэ нөгөө юу өөрчлөгч удааг та нар анзаарч байна уу? Ethereum болон altkcoin-уудын нэг амар унахгүй мөртлөө одоо биткойн ингээ унаад ерөнхийдөө жоохон нөгөө rotation гэж ярьдаг. Хувьцаанд ч байдаг, криптонд ч байдаг, бусад commodities үүдээр ч байдаг. Хувьцаанд бол одоо эрсдэлтэй зах зээлийн үед бол жижиг хувьцаануудаас мөнгө гараад том найдвартай эсвэл өндөр дивиденд өгдөг компаниуд руу мөнгө орж идэг бол за крипто дээр эрсдэлтэй зах зээл одоо эрсдэлгүй гэж ярихгүй. Эрсдэлтэй нөхцөл байдал багасаад ирэхээр altkcoin-ууд бол амар өсч эхэлнэ. Ялангуяа бүр бодлогын хөв багасгах үеэр. Тэгэхээр биткойноос жоохон мөнгө гараад altkcoin руу орж байгаа, Ethereum руу орж байгаа нэг иймэрхүү үзэгдэл бас байж болохоор. За нэг өдрийн графикийг харахаар энэ ууг нь гоё хаагдсан юм биш үү? Өчигдөр болвол өнөөдрийн хаалтыг л харах юм байна да биткойн дээр. Өнөөдөр хэрвээ дахиад зүү татаад хаагдчихвол энэ дахиад дээш өснө. Өнөөдөр энэ хаалтыг л харах юм. Энэ харин weak fill хийгээд өнөөдрийн low-ыг доошоо эвдээд хаачвал өшөө жоохон уналт явж магадгүй нөхцөлөд үүсэж байна. Тэгэх юм бол энэ дээр төлөө дахиад Fibonacci гаргаж татчихъя. Low-оос high руу. Хэрвээ өнөөдрийн low хэд байна? 110,800-аас доош орж ирээ хаагдах юм бол за магадгүй 107 106,000 руу унах эрсдэлтэй болчихно. Тэгхгүйгээр өнөөдрийн хаалт дахиад зүү татаад за бүр өмнөх өдрийн энэ хаалтын их биенээс дээшээ хаагдаж чадах юм бол бүр супер. Тэгэх юм бол дээшээ үргэлжлээд өсөд явна л гэсэн. Тэгэхээр харж байгаад ерөөхдөө хэрвээ ханш 114,000 хавцаа хаагдаж чадах юм бол long арилж ороход бол гимгүү. Тэгж чадахгүй эсвэл small body те жижиг биетэй candlestick хаагдаад эсвэл энэ week дотроо хаагдчих юм бол бас жоохон ойлгомжгүй ба. Хүлээх хэрэгтэй. Хоёр нөхцөл байна ерөөсөө. Дээшээ зүүдтэй таагдах юм бол long арилжаад доошоо таагдах юм бол 106 хүртэл унаж болно. Гэхдээ би лав short арилж байгаа орохгүй. Зүгээр 106 дээрээс нь авахаа л бодно. Окей. За өнөөдөр market overview юм байна да. Ерөнхийдөө бол ойлгомжтой. Өмнөх 7 хоногийн market overview одоо ханшийн хөдөлгөөн үргэлжлээд явах л ийм л 7 хоног болж байна. Тэгээд өөр юм үдэ залуучуудаа. За market overview дараа нь интернетээр үзсэн залуустаа баярлалаа. Арилжаанд намжилт хүсье. FX Hub-ийн асуулт хариулт руу орё. Баярлалаа залуучуудаа. Яа.